Би одоо санал өгч чадхаа байлчаад л үг хэлье гэсэн л дээ. Саяны одоо зөрчилт байдлууд нэг тийшээгээ шийдэгдээд зөв болоод явна гэвэл дэмжиж өгмөр байдаг. Бантан болвол одоо эсэргүүцмээр байдаг. Одоо юу гэж одоо өгөх би? Одоо энэ Туван сайдын хэлж байгааг харахаар нэг л юм өөгч шүлжих шимээрэл хойноос MOU яриад унах юм. Одоо MOU гэдэг чинь бол гэрээний хажууд хамаагүй тийм сул хүч муутай идэв байхгүй юу? Тэгэхээр та нар нэг жаахан юмаа сайн үзмээр л юм шиг санагдах юм. За тэр нь ч одоо ноход болооч би санал өгч чадхаа байлчаад ингэж хэлж байгаа. Яах ёстой бэ та нар энэ бид нар ингээд нэг юм та нар юмаа дутуу оруулж ирээл бид нар энд нэгний харж яхан гайхажсэн жоохон шүүмжилж байгаа л тэгэл нэг коноптол нэг ийм байдалтай яваад баймааргүй надад санагдаад ялангуяа одоо энэ асуудал дээр одоо уг нь энэ Оросын холбооны устдаа тодорхой хугацаанд тэр компаниудтай хамтраад найдвартай хангалт хийчдэг бол окей би бол дэмжмээр байна. Тэгтэл нөгөө газрын тосны чүүлдрээс гарсан юм яах гэж байгаа бүүмэд болол үйлчлэх хугацаа нь урт болол тэгээд нэг 40% нь нөгөө компани мэдлэг нөгөө талын мэдлэг ингээл ойлгомжгүй байна шүү дээ. Санал өгч чаддгүй. Туваны нэг микрофонго надад нэг хэлээрээ ямар санал өгөхийг.